Хоримд үзэгчдээ оргил цагийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Эхний мэдээллийг хүргэе. Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр засаг дарга өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүст чиглэсэн арга хэмжээг авах, за мөн Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгожээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөнөөр өгсөн засаг даргын үүрэг даалгаврын биелэлт болон иргэдийн санал хүсэлт хүлээн авах 7035 35 11 төвдөрсөн иргэдийн санал түүний шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Үүний дараа Баянөндөр болон Жаргалан сумын цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Баянөндөр сумын засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, байгаль орчны газраас эрүүл агаар эко гороо аяллыг 6 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд тус аялалд 21 багийн 600 гаруй иргэд хамрагдсан байна. За улсын хэмжээнд тухайн орон сууцны завсрын тооллого ажил явагдаж байгаа. Энэ бол бас нэлээд дуусах шат руугаа орж байгаа. За багууд дээрх ажлуудыг бас эрчимжүүлэх зорилгоор Баянөндөр сумын засаг даргын намын газраас нийтдээ 21 хоногийн аян зарлаж, энэ 21 хоногийн аянд бас манай бүх гишүүнүүд сумын ажлын хэсгийн хүмүүс оролцоод энэ багууд дээр газар дээр нь одоо бас арга зүйн зөвлөгөө өгч энэ шалгалт хийлээ. За ажил бол нэлээд бас өвчтэй явж байна гэж үзэж байна. За Баянөндөр сумын засаг даргын 15 оны 391-р захирамжаар 15 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалтаагүй за хашаа барьсан энэ айл өрхүүдийн 15 нэгж газарт байсан одоо хашааг бол албан чөлөөссөн. За энэ ажлыг бол эндээ одоо зохион байгуулалтын хүрээнд хийж явлаа. Сая Жамболоос дараа бас ихтгэлтэй дурдж байна. Намрын ногоон өдрүүдийг 15 оны 10 дугаар сарын 23-21-ний өдрүүд дамрын талбайд хийсэн. За энд бол Баянөндөр сумын 36 иргэн 2 аж ахуйныг, Жаргалан сумын 20 иргэн оролцож нийтдээ 30 гаруй сая төгрөгийн худалдаа үйлчлэг хийсэн. Иргэдэд бас нэлээд таашаагдсан юм ажил хийлээ. 10 сарын 23-24-ний өдрүүдэд бүх нийтийн хог зөвлөгөөний ажлыг зохион байгууллаа. Уг хог зөвлөгөөнд 8 аж ахуй нэгж 240 иргэн хамрагдаж 40 км хогийг бол зөвлөсөн байна. Мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс жил болгон өндөр настанд түвшний мод өгдөг. Энэ жил мөн 9 иргэнд бол 4 км төлөөний модыг өгсөн байна. За намрын ногоон өдрүүд хөдөлгөөний худалдаанд 20 иргэн оролцож 15 ногоо борлуулж 10 сая гаруй төгрөгийн орлогыг олсон байна. За одоо ирэх энэ сарын 4-5-нд бол Алтан намар ургацын баяраа бол тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн шуурхай зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн газраас мэдээлэл хийсэн. За энэ оны эхний 9 сарын байдлаар эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, эмч ажилтнуудын харилцаа хандлагатай холбоотой 106 санал иргэдээс ирсэн байна. За үүний 37.1% нь талархал, 30.9% нь гомдол, үлдсэн нь бусад гэсэн ангилалд багтаж байгаа юм байна. За гомдлуудын дийлэнх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүлээгдэл, эмч ажилтнуудын харилцаа хандлагатай холбоотой байж, мөн эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээллийг өгсөн юм. За нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. За энд бол улсын төсвөр тоног төхөөрөмж 84.7 сая, орон нутгийн төсвөр 195.2 сая. За эрүүл мэндийн газрын санаачлагаар 99.1 сая төгрөг. За барилга байгууламж 201 сая, орон нутгийн төсвөр 994 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бол хийгдсэн байж байгаа. За эндээс бид нэр төрөх тасгийн улсын төсвөр хийгдсэн засварын ажил өнөөдрийн байдлаар дууссан. За цэвэрлэгээ хийгдээд шинжилгээний хариу гарах юм бол төрөх тасгийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд орохоор байна. За орон нутгийн хөрөнгө оруулалтаар нөгөө иргэдийн хүсээд байсан эхо аппарат нийлүүлэгдсэн 5D эхо аппарат мэдрэмж сайтай. За энэ бол тусламж үйлчилгээний хүлээгдлийг багасгасан ийм хөрөнгө оруулалт болсон. За одоо бойтын хэмжээнд бол хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтууд бас байна. Тендер зарлагдаад нийлүүлэхтэр бэлэн болоод явж байна. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн засаг дарга Дангаас өрн өршөөлийн хууль батлагдсантай холбоотой болон Монгол бахархлын өдөртэй холбоотой үүрэг даалгаврыг холбогдох хилдэс агентлагийн дарга нарт өгсөн юм а. За өршөөлийн хууль батлагдсан. Энтэй холбогдуулаад дараагийн авах хэмжээг хууль зүйн хөлтөд үүрэг болгож байна. Энд дээр одоо ард иргэдийг өршөөлийн хуулиар суллагдсан иргэдэд нийгэмшүүлэх, тэдний цаашдын нийгэмд орж ажил хөдөлмөр хийх тал дээр нь одоо арга хэмжээ авч ажил зохион байгуулалтыг хууль зүйн хөлтөд үүрэг болгож байна. За Монгол бахархлын өдөр манай эзэн Чингис хааны төрсөн өдөр 11 сарын 12-нд тохиолд энийг тохиолдуулан арга хэмжээнүүдийг бас гэлцээгийн дарга нар
аймгийн засгийн хамгийн газар онцгой анхаарал энэ дээр бас ажиллах зүйтэй. Энэ өдрийг тохиолдуулаад манай бүжигхэн унаг гэдэг хоёр цэцэрлэг ашиглалтанд орж байгаа. Энийг одоо 11 сарын 12 гэхэд энэ өдөр одоо нээлтийг их талаас нь одоо шаргуу ажиллах хэрэгтэй. Энэ өдөр одоо хоёр цэцгийнхаа нээлтийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ дээр манай хөгжлийн бодлогын гэлцээс, нийгмийн хөгжлийн гэлцээс, боловсрол соёлын газар төл захичаал бас анхааралтай ажиллаж энэ хугацаанд магтааж нээлтийн ажил зохион байгуулах бас үүрэг болгож байна. Мөн аймгийн хэмжээнээс орон гэргүй иргэдэд бид нар орон гэртэй болох талаас нь бас зохиосны арга хэмжээнүүдийг авч ажилласан. Энэний хүрээнд бас энийг нийгэмшүүлэлтээр хууль зүйн бас арга хэмжээ энэ өдрүүд бас энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй. За 12 сарын 5 гээд манай орон нутгийн төсөв хэлцэгтэн тэрнээс өмнө хэлцэгдэх хуультай. Энтэй холбогдуулаад манай хилцээ агентлагууд, сумдууд энэ дээр мөн бас анхаарлаа хандуулж төсөв суулгах зүйлээ боловсруулж санал хүсэлтэй манай хотын захичаал, аймгийн засгийн даргын хамгийн газар санхүү төрийн санхүүжилт зүйлүүд саналаа бас хөрвүүлэх шаардлагатай. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажлууд 90 гаруй хувьтай явагдаж байгааг хэллээ. Тодорхойлбол 3 хорооллын фасад будах ажил бүрэн дууссан. Мөн автозамын хүчилтийн ажил бүгд хийгджээ. Харин Яргууд багт хийгдэж байгаа замын газар шорооны ажлын явцад ус гарсантай холбоотойгоор 10 орчим хоногоор хойшилсан байна. Бусад ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа хэмээн аймгийн засаг дарга мэдээллээ. Монгол улсад анхны ардчилсан сонгуул явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагсны 25 жилийн яг тохиолдуулан улсын хурлаас өршөөл үзүүлэх тухай хуулийг 10 дугаар сарын 29-нд баталсан. Завг хуулийн дагуу үзүүлж байгаа өршөөлт хорих ялаар шийтгүүлсэн манай аймгийн харьяад 56 хүн хамрагдах юм байна. 10 дугаар сарын 29-нд улсын хурлаас өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргасан. Ингэснээр манай аймагт ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа 437 дугаар хорих ангиас 65 хүн судлагдахаар болж байна. За тэдний 19 нь манай аймгийн харьяад иргэнгийн. За түүнээс гадна бусад орон нутгад үйл ажиллагаа явуулж буй хорих ангиудаас манай аймгийн харьяад 37 хүн судлагдж байна. За эдгээр иргэд нь 2-5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хууль зүйн хэлтэс шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба цагдаагийн газар хамтран эдгээр хүмүүсийг хүлээн авч уулзах юм байна. За мөн тэднийг нийгэмшүүлэх, хаягийн бүртгэлд хамруулах, ажлын байртай болгоход анхаарч ажиллах гин. За нийгэмшүүлэх гэхээр зэрэг тухайн хүмүүсийг эхлээд бүртгэж судалгаанд давуулна. За Орхон аймагт байгаа тэр хүмүүсийн хаягчлалыг хийн. Өшөө тэднийг хөдөлмөрлөх ажиллах нөхцөл болцоогоор хангах хөдөлмөрийн хэлцээс бусад албатай хамтраад ажлуудыг хийх зохион байгуулах. Яг жилийн хувьд бол 2-5 жил тэрнээсээ жил нь хасагдж байгаа зарим хэсэг нь бүр судлагдж байгаа бас хүмүүс байна. 2 жил. Тэр нь бол 2 жилийн дотор байгаа хүмүүс бол ихэнх нь судлагдж байгаа гэж ойлгож байна. За хорих ял эдэлж буй нэг иргэний өдрийн нийт зардал нь 10,000 төгрөг гэж үздэг. За тэгвэл дээрх иргэд суллагдсанаар төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт гарна гэж холбогдох албан тушаалтнууд нь тайлбарласан. Түүнээс гадна анх удаа хөнгөн гэмтэрэг үйлдэж шүүхээс тэнсэн аргалзах ял сонссон иргэд өршөөлт хамрагдана. За манай аймгийн хувьд тэнсэн аргалзах ял эдэлж буй 190 орчим, эрх хасагдах ялтай 25 иргэн өршөөгдөж байна. Түүнээс гадна өршөөлийн хуулийн дагуу зарим төрлийн гэмтэрэг үйлдэж хорих ял эдэлж буй тодорхой тооны иргэд ялын хугацаанаас хасуулахаар боллоо. Дараагийн мэдээг танилцуулж байна. Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар буюу ламбардуудад хэсэгчилсэн шалгалт зохион байгуулахар болсон байна. Аймгийн статистикийн хэлцээс гаргасан судалгаа мэдээллээр өнөөгийн байдлаар манай аймагт нийтдээ 164 ламбард үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү шалгалтаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд тавигдах MNS 5274/2003 гэсэн стандартыг хангуулах тус стандартын дагуу төрийн байгууллагуудтай хамтран цагдаагийн газраас хэсэгчилсэн шалгалт зохион байгуулах юм байна. Аймгийн засаг даргын тамгын газрын статистикийн хэлтсээс гаргасан судалгаа мэдээллээр Орхон аймагт нийтдээ 164 ламбард үйл ажиллагаа явуулж байгаагаас тогтмол мэдээлэл өгдөг нь 139 газар байдаг гэдгийг хэлж байна. Энэхүү стандартад тавигдсан нийтлэг шаардлаганд 2 тал хууль зүйн үндэслэл бүхий албан ёсны гэрээг бичгээр хийх, ламбардны газар нь тохиолдол хамгаалалтанд бүрэн хамрагдаж, зээлдэгчийн эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, байгууллага хувь хүний нууцыг задруулахгүй байх, зориулалтын баталгаатай тоног төхөөрөмж хэмжих хэрэгсэл ашиглах, ажлын байр 8 м квадратаас доошгүй талбайтай байх, хүлээж авсан эд зүйлсийг хадгалах тусгай өрөө сейфтэй байх зэрэг шаардлагууд тусгагдсан байдаг байна. Орхон аймгийн цагдаагийн газраас Орхон аймгийн нутаг дэвсгэртээр үйл ажиллагаа явуулж байгаа ламбарднуудад хэсэгчлэн байдлаар шалгалт хийе. Монгол улсын MNS 5274/2003 гэсэн
ламбард ажиллуулах стандарт байдаг. Энэ стандартын чиглэлээр төрийн байгууллагуудаа хамтарч хэрэгжилт. Нэгдүгээр ламбардны үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд аюулгүй байдал гэмт хэргийн залиас болчих вэ. Нөгөө талдаа Орхон аймгийн эрүүгийн нөхцөл байдалд хулгайн гэмт хэрэг, дээрэн булаалтын гэмт хэрэгүүд бас үйлдэж байгаа гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг. Тийм учраас төрийн байгууллагуудаа санал хүсэлтэд тавьсан. За мэрэгжлийн статистик стандарт хэмжилсэн газраас ерөнхийдөө бол манай хувь тогтоомжийн үрээд хамаарахгүй болсон. Тийм учраас шалгалтанд бол оролцож чадахгүй гэдгийг аль бие ёсоор хэлсэн. Татврын хэлцээс бол хамтарч ажиллая. Дэмжиж хамтарч ажиллая гэсэн. Ийм учраас энэ дээр бас төрийн байгууллагуудын зүгээс бас хяналт шалгалт Монгол улсын хяналтын тухай хуулийн төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зүгээс бас арга хэмжээг бас чанартай зохион байгуулахад бас тусалцаа үзүүлээч гэж хүсгэсэн. Харин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд дараах хэд хэдэн зүйлсийг хоригддог. Үүнд зээлдүүлэгч барьцаан тавьсан эд хөрөнгийг гэрээний хугацаанд дур мэдэн захиран зарцуулах, бусдын бичиг баримтаар үйлчлэх, насан туршаагүй хүүхдээс барьцаа авч мөнгө өгөх гэх мэтчлэн зүйлсийг хоригложээ. Тухайлбал зээлдэгч гэрээний зас хугацаанд эд зүйлээ аваагүй тохиолдолд тухайн эд зүйлийг зээлдүүлэгч бусдад худалдан борлуулснаас үүдэн маргаантай асуудал үүсдэг. Энэ нь хуулинд нийцсэн асуудал юм байна. Хамгийн гол нь зарж борлуулсан үнэлгийг гаргаж, ламбаар тохирлоо барагдуулан зөрүү мөнгийг тухайн иргэнд өгөх ёстой байдаг. Ингээгүй тохиолдолд эд хөрөнгийн маргаантай асуудлаар шүүхээр шийдэгддэг юм байна. За энэ мэд зөрчил дутагдлыг арилгахад шалгалтын зорилго оршиж байгаа гэдгийг хэллээ. Цагдаагийн газрын тухайд тус стандартын дагуу хяналт шалгалт зохион байгуулах бөгөөд төрийн байгууллагуудаас шалгалттай холбогдуулж аль чиглэлд хяналт хийх вэ гэсэн саналаа тусгах хэрэгтэй гэдгийг онцолж байна. 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа онц лаборатори нь Улаанбаатар хотын гэл сангаах ухааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. За ингэснээр Улаанбаатар хотод хийгддэг элэгний БЦ вирусын эмчилгээнд шаардлагатай зарим шинжилгээг Эрдэнэт хоттой хийгдэх боломж бүрдэж байна. Хепатит С вирусын эсрэг эмийг дэлхийн зах зээлээс хямдралтай үнээр Монгол улсад нийлүүлэх ажлын хүрээнд орон даяар элэгний БЦ вирусын эмчилгээ хийгдэж байна. За үүнтэй холбоотойгоор элэгний БЦ вирустэй иргэд нарийн шинжилгээг өгөх шаардлагатай болж байгаа. Гэтэл зарим төрлийн нарийн шинжилгээ зөвхөн Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд хийгддэг учраас хөдөө орон нутгийн иргэд зайлшгүй Улаанбаатар хот орох шаардлагатай тулгардаг. Харин Эрдэнэт хотын тухайд онц лаборатори нь Улаанбаатар хотын галс ангаах ухааны төвтэй хамтран ажиллах болсноор элэгний БЦ вирусын эмчилгээнд шаардлагатай бүх төрлийн шинжилгээг орон нутагтаа өгөх боломжтой боллоо. Онц лаборатори нь Герман улсын Рош фирмийн бүрэн автомат аппаратаар тоноглогдсон нарийн мэрэгжлийн туршлагатай эмч лаборантууд ажилладаг учраас галс ангаах ухааны төвөөс тавигдах бүхий шаардлага нөхцөлийг хангасан гэдгийг онцолж байна. Эмчилгээнд хамрагдах хүмүүсээ нийт өвчнөө сонгох, за эмчилгээний авцыг хянах, за эмчилгээний дараах үр дүн хянахт бол лабораторийн шинжилгээ бол нэлээд чухал ач холбогдолтой байгаа. Эрүүл мэндийн спортын яамнаас бол хепатитын С вирусыг тоолох лабораторийг бол хэмжилтсэн ойлгоо лабораторийн дунд бол за чанарын хяналт явуулаад Монгол улсын хэмжээнд 10 лабораторийг шалгаруулад за энэхүү хепатитын С вирусыг тоолох шинжилгээг хийх батламж лаборатори бол лабораториор шалгаруулсан байгаа. За үүний нэг нь бол одоо манай гэлс ангаах ухааны төв шалгарсан байгаа. За гэлс ангаах ухааны төв нь анх Монголд анх удаа буюу 2008 оноос хепатит БЦ вирусын идэвхжийг тодорхойлох шинжилгээг бол Монголд анх удаа хийж эхэлж нэвтрүүлсэн. За энэ ажлынхаа хүрээнд 2014 онд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлээд хепатит БЦ вирусыг тоолох шинжилгээнийхээ арга технологиг бол баталгаажуулсан байгаа. За сая мөн 2015 онд эрүүл мэндийн спортын яамнаас явуулсан хяналтанд бас ороод батламжит лаборатори болсон байгаа. За тэгээ энэ шинжилгээг хийх лабораториуд бол бүгдөө Улаанбаатар хотод байрлаж байгаа учраас хөдөө орон нутгийн иргэдэд маань бас хүртээмж бол хангалтгүй байгаатай холбоотойгоор бид бүхэн Орхон аймгийн иргэдэд хепатитын С вирусын эсрэг эмчилгээг тоолохын шинжилгээг бол аль болох ойртуулах, хүртээмжлэг болгох үүднээс Орхон аймгийн онц лабораторитой бол хамтран ажиллахаар болж байгаа. За онц лаборатори маань ерөнхийдөө тэр хепатитын С вирусын эсрэг эмчилгээнд хамрагдах тэр бусад бүх шинжилгээг хийх бол бүрэн чадамжтай. Германы Рош фирмийн бүх тоног төхөөрөмж бүрэн автомат анализаторуудаар тоноглогдсон. За бусад дагалдах төр шинжилгээг хийх бүрэн хүчин чадалтай, бүрэн боломжтой учраас бол манай гэлс ангаах ухааны төвийн болцлыг бол хангасан учраас онц лабораторитой бол хамтран ажиллахаар болоод бүх ерөнхийдөө арга зүй, заавар зөвлөгөөгөөр хамтран ажиллах бүх юм шийдвэрлэж байна.
Мөн онш лаборатори нь молекул биологийн лабораторийг шинээр нээсэн байна. Тус лабораторид элэгний БЦД вирусын чанарын аргын шинжилгээ болон бэлгийн замын халдвар түвшний шинжилгээг хийж эхэллээ. Бэлгийн замын халдвар түвшний шинжилгээг нэг удаагийн сорьцоос 13 төрлийн халдварыг илрүүлэх боломжтой болсон байна. Нэмж мэдээлэхэд 2001 оноос хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа онш лаборатори нь Улаанбаатар хотын Интермед, Грандмед 3 гал зэрэг томоохон эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа аппарат тоног төхөөрөмжийг суйрлуулсан бөгөөд элэг зүсний шинжилгээ, өг тосны солилцоо, нойр булчирхай, эмэгтэйчүүдийн гормон, бамба булчирхай, хавдрын бүх төрлийн шинжилгээнүүд хийдэг. Мөн шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, хеликобактер, эмэгтэйчүүдийн бүх төрлийн дааврын шинжилгээ, витамин D-гийн шинжилгээг цуснд тодорхойлох гэх зэрэг бүхий шинжилгээг хурдан шуурхай хийж үйлчилж байна. Дийлэнх шинжилгээний хариу өдөртөө гардаг бөгөөд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, үйлчлүүлэгчдийн цаг зав хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс ийхүү гэл санаагаа ухааны төвтэй хамтран ажиллаж эхэллээ. Орхон аймгийн иргэдэд илүү хүртээмжтэй найдвартай шинжилгээ бүтээгдэхүүн урьж байгаа. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Энэ онд иргэдийн худалдан авч байгаа сайжруулсан зуухны үнийн дүнгийн 70%-ийг төрөөс санхүүжүүлж байгаа. За манай аймагт 4 аж ахуйныг 9 төрлийн сайжруулсан зуухыг борлуулж байгаа. За өнөөдрийн байдлаар 720 өрх хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авчээ. Энэ жил гэр ороолын айлуудад сайжруулсан зуух олгоход 200 сая төгрөг зарцуулахар болсон. Энэ оны хувьд иргэд өөрсдөө зуухаа сонгоо авах боломжтой. Үүний хүрээнд 4 аж ахуй нэгжийн 9 төрлийн зуухнаас иргэд сонголтоо хийж үнийн дүнгийн 70%-ийг төрөөс санхүүжүүлж байгаа юм. За манай аймагт сайжруулсан зуух борлуулах ажлыг Royal Ocean, Их тэнгэрийн хүч, Сэлэнг Construction, BMT Бомбот гэсэн 4 аж ахуй нэгж хийж байна. За энэ жил 1000 орчим өрхөд сайжруулсан зуух олгохоор төлөвлөсөн. Одоогоор дээрх 4 аж ахуй нэгж нийтдээ 720 ширхэг зуухыг иргэдэд борлуулад байна. За өнөөдрийн байдлаар 720 зуухыг иргэдэд олохоор гэрээ байгуулсан байна. 4 аж ахуй нэгж. За Их тэнгэрийн хүч 324 зуух. За энд 4 төрлийн 324 зуух. BMT Ботбат гээд Бойнник гэсэн 7 зуух. Ариал Ocean 2 төрлийн 357 зуух. Сэлэнг Construction 3 төрлийн 31 зуухыг иргэдэд суйрлуулахаар гэрээ байгуулад за Ариал Ocean, Сэлэнг Construction бол суйрлуулалтын ажил нь эхлээд ингээд явж байгаа. За энэ онд иргэдэд олгож буй сайжруулсан 9 төрлийн зуух нь 280-аас 450 мянган төгрөгийн үнэтэй. За үүний 70%-ийг төрөөс олгох юм. Түүнчлэн борлуулж буй аж ахуй нэгжүүдийн мэргэжилтнүүд иргэдэд зуухыг хэрхэн суйрлуулах, ашиглах талаарх зөвлөмжийг өгч байгаа юм байна. За мөн зуух авсан айлуудад суйрлуулж өгч байгаа ажээ. Сайжруулсан зуухыг иргэдэд танилцуулах үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулсан. За харин шинээр сайжруулсан зуух авах хүсэлтэй иргэд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт хандаж мэдээлэл авах боломжтой. Мэдээ үргэлжилж байна. Дараагийн мэдээг танилцуулъя. Ажил олгогчийг дэмжих урамшуулал арга хэмжээ хөтөлмөрийн хэлцээс зохион байгуулдаг. Тодорхойлбол ажил олоход хүндрэлтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хор хангаас суллагцсан иргэдийг тогтвортой ажлын байраар хангасан ажил олгогчид урамшуулал олгодог юм а. За энэ хүрээнд өнгөрөх онд 9 байгууллагад ажил олгогчийг дэмжих урамшуулал олгогдсон байна. Энэхүү арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажилуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэгийн хэлбэрээр хэрэгждэг. 2013 оноос эхлэн ур чадварын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажил олгогчийг дэмжих урамшууллын арга хэмжээ явагдаж байна. Учир нь ямар нэгэн байдлаар ажилд ороход хүндрэлтэй иргэд гэж байдаг. Тухайлбал хөдөлмөр эрхлэх боломжтойч хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хор хангаас суллагдсан иргэд ажил олдох нь тийм ч нээлттэй бус байдаг гэж хэлж болно. Энэ утгаараа ажил олоход хүндрэлтэй иргэдийг тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бий болгоход энэхүү урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээнд мань өөрчлөлт орсон. Өмнө нь бол бид нар ажилгүй иргэн бүртгэлтэй 1 жилээс дээш бүртгэлтэй ажилгүй иргэний 6 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан ажилуулгачид төрийн болон хувийн хвшил харгалзахгүйгээр ажилуулгачид дэмжих урамшуул олгодог байсан болвол 13 хоноос энэ хөтөлбөрт маань өөрчлөлт ороод 1 жилээс дээш хугацаагаар ажилуулсан иргэнийг
ажлын байраар хангасан ажил олгогчид нь хөдөлмөрийн өсний доод хэмжээг 12 дахин хэмжээний нугасантай дэмжих хэмжээний урамшууллыг олгож байгаа. За өнгөрсөн онд бол манайх 13 байгууллагатай гэрээ байгуулан ажилласан. Үүнээс 9 байгууллагт нь ажиллагчид дэмжих урамшууллыг олгосон байгаа. Үүн дотор 20-оос саллагдсан нэг иргэн хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэнийг авч ажиллуулсан ажил олгогчид урамшууллыг олгосон байгаа. Энэ онд болохоор бид нар одоогийн байдлаар 9 байгууллагатай гэрээ байгуулад 8 иргэнд нь ажиллагчид дэмжих урамшууллыг олгоод байна. Үлдсэн нь бол 16-нд олгогдохоор. Тэгээ ерөнхийдөө бол ажил олгогч нартай хэлэхэд бол хөдөлмөрийн хэлцэд ажлын байрныхаа захиалгыг өгөөд түүнээсээ дараад нь ажил зуучлах үйлчлэгийг хийлгэсэн дараа ажил олгогчид дэмжих урамшуулах бүрэн боломж нөхцөл нээлттэй байгаа. Урамшууллыг авах ажил олгогчдод тавигдах шаардлагын тухайд 25 хүртэлх ажилтнтай ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч 12 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан. Хөдөлмөрийн хилтэс бүртгэлтэй ажилгүй иргэнийг 6 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан бол урамшуулалт хамрагдах боломжтой байна. 2015 он гарсаар агаар туслын замаар дамжин халдварладаг улаан эсрэг өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. За манай аймгийн тухайд энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч бага насны хүүхдүүдийн дунд тус өвчин дэгдэх эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Улаан эсэргийн өвчнөд манай улсад 1952 оноос хойш бүртгэгдэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус өвчний тохиолдол харьцангуй бага бүртгэгдэж байсан бол энэ онд тус өвчний тохиолдол улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй бүртгэгдэж байна. За улаан эсэргийн өвчнөөр өвчлсөн нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд тус өвчин томуу төс өвчнөд ижил шинж тэмдгээр илэрдэг байна. За яг одоогийн байдлаар бол Орхон аймагт бол улаан эсэргийн өвчний тохиолдол бол бүртгэгдээгүй байна. За ер нь бол энэ улаан эсрэг өвчин маань өөрөө агаар цэцлийн замаар дамжин халдварладаг амьсгалын замын халдварт өвчин. Тэгэхээр ер нь томуу төстэй өвчтэй бол ижил шинж тэмдгүүд илэрдэг ийм өвчин байна. Ер нь бол агаар цэцлийн замын халдвар одоо ингээд 10 сарын 1-ээс эхлээд идэвхжиж эхэлдэг. Өвчлөлийн халдвар бол нэмэгдэж эхэлнэ. За энэтэй холбоотойгоор дулаан сэрээний үйлрэл тохируулан хүүхэдтэй одоо улирлын байдалд нь тохируулан дулаан хувцсыг нөмсөх хэрэгтэй. Амин дэмээр баялаг хоол хүнс бол хэрэглэх зайлшгүй шаардлагатай. За тэгээд ам хамрын одоо ариун цэврийг сайн сахина. Уламжлалт одоо бидний хэрэглэдэг царван бас тамидины усмал гээд хоолоо зайлах юм усмлуудаар ам хамрыг бол зайлуулах шаардлагатай. За дээрэс нь бол гарын ариун цэврийг одоо чанд сахих хэрэгтэй. Хамгийн гол нь одоо энэ өвчнийг бол ер нь өвчнөр бол бага насны хүүхдүүд тэр дундаа 9 хүртэлх насны хүүхдүүд бол өвчлөх нь бол их байгаа учраас бага насны хүүхдүүд бол гарын ариун цэврийг сахиулах чухал шаардлагатай байна. Орон гэртээ бол өдөрт 2-3 удаа чигтэй цэвэрлэгийг тогтмол хийх ийм одоо ерөнхий одоо энэ зүйлүүдийг ард иргэд маань бол анхаарах хэрэгтэй байна. Бас цэвэрлэгнээс гадна агаар жуултыг бол 5-аас 15 минут хугацаатай өдөрт 2-3 удаа агаар сэлгэлтийг тогтмол хийх ийм одоо зөвлөмжүүдийг бол өгч байгаа. За энэ оны эхний 9 сарын байдлаар улаан эсэргийн өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь буюу 330 гаруй тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Нийслэлд энэ өвчний дэгдэлт их байгаа нь хөдөө орон нутаг руу тус өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж болно. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас улаан эсэргийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс ард иргэд болон боловсролын байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ. Улаан эсэргийн өвчин нь хүүхдийн ам гэмтэх, биеэр нь тууралд өгч өндөр халуурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. 21 цагийн мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. Зөвлөгчтэй оргил цаг мэдээлэл хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаагийн мэдээлэл хөтөлбөрийн тодруулгад аймгийн засаг даргын намын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн галт
алдсан сайн хувьд оролцож байна. Тэгэхээр шилэн насны үйл одоо батлагдаад мөрдөгдөж эхлэх тодорхой хугацаа өнгөрлөө. Ер нь явц ямар байгаа бас манайх хэр хөтлөж байгааг бас шалгасан юм шиг байлаа. Тэгэхээр энэ талаар мэдээлэл тавьчих уу. За саяхан санхүү хяналтын шилэн насны шалгалт бүх төсвийн байгууллагууд орон нутгийн хэмжээнд шалгаад болсон. За тэгээд манай аймгийн хэмжээнд бол гайгүй сайн дүгнэлттэй байгаа. За тодруулж хэлбэл шилэн дансанд тавигдах асуудлууд нь зарим юмнууд тодорхой бус асуудлуудаас болоод шилэн дансад тавигдах зарим байгууллагууд нь тавигдаагүй. Гэвч гэхдээ ер нь бол манай аймгийн хэмжээнд бол шилэн данс гайгүй сайн дүнтэй байна. Тэгэхээр яг төсвийн одоо хичнээн байгууллага шилэн данс өнөөдөр байдлаар хөтлөх ёстойгоос хэдэн одоо тогтмол хөтлөөд явж байна. За нийт төсвийн байгууллага 111 байгууллага байдаг. Үүний орон нутгийн төсөв нь 75 байгууллагаас орон нутгийн байгууллагууд яг 5 сая дээш нэмтэд өнгөд болон тавигдж байгаа. Тэгээ босоо удирдлагатай байгууллагууд бол өөрсдөө бие даасан байгууллагууд өөрсдөө тавиад явж байгаа. За байгууллагуудын хувьд одоо яг шилэн насны үйл батлагдсанаар ямар нэгэн арга зүйн зөвлөгөө өгч юм уу? Тэгээ сангийн яамнаас ямар нэг нэгцэн ойлголттой болох ийм ажлуудыг хийсэн үү? Ер нь яг шилэн насыг байгууллагаас тухайн төсвийн байгууллагаас ер нь хамгийн гол хөтлөх хүн хэм бэ? За тухайн байгууллагыг шилэн нас хөтлөх хүн бол тухайн байгууллагын дарга болон нэгтлэн тэр шилэн насаа хөтлөж явах хэрэгтэй. Тэгээд шилэн насаа хөтлөө тухайн гарсан зарлуулаас сар болгон шилэн насанд байршуулж хэрэгтэй. Сая шалгалт орсон байна. Ер нь анхаарах шаардлагатай зүйлс манай аймгийн одоо төсвийн байгууллагуудын хувьд байна уу? Энэ талаар ямар нэг одоо зөвлөмж өгсөн юм байгаа юу? За анхаарах шаардлага зүйлс бол шилэн насанд байршиж байгаа тухайн байгууллаганд тавигдах юм асуултууд нь ойлгомжгүйс болоод зарим байгууллага шилэн насанд тавих юм тавихгүй ийм алдаанууд бас гарч байгаа. Тэгэхээр тухайн одоо сангийн яамны шилэн насанд байршуулах тодорхой асуултууд яг оновчтой одоо тавих юм бол манай төсвийн байгууллагын асуултын дагуу тавих боломжтой л та. Тэр шилэн насны хуулийн гол зорилго бол одоо төрийн одоо энэ зарлагыг олон нийтэд нээлттэй байлгах. Тэгэхээр иргэд ер нь энэ мэдээллийг хаанаас ер нь ямар хөө байдлаар харах боломжтой байна? За иргэд шилэн насны мэдээллийг авах боломжтой Эрдэнэцгийн байна. Тухайн орон нутгийн байгууллагын төсвүүд байгууллагуудын өөрсдийн сайтанд вебсайтаар орж харах бүрэн боломжтой. Аймгийн хэмжээнд бол одоо манай Эрдэнэцгийн шилэн нас гэсэн сайт руу ороод тухайн байгууллагуудын гарч байгаа болон орон нутагт хийгдэж байгаа санхүүжилт болон бүх юм харах боломжтой. Байгууллагуудын хувьд тухайн гүйлгээ хийснээс тэдний хугацааны дараа одоо шилэн насныхаа мэдээллийг байрлуулна ч юм уу? Тийм шаардлагууд бий юу? Ер нь мэдээлэл хэр хугацаанд шинжлэгдэж орж байгаа? За байгууллагууд яг тухайн өдөртөө гүйлгээ хийсэн бол маргааш нь тавих юм боломжтой. Тэр чинь манай аймгийн хэмжээнд бол одоо шилэн нас гүйлгээ гарч байгаа гүйлгээ бол маргааш юм оройдоо заавал тухайн манай байгууллагын програмаас шилэн нас хариуцсан програмстай авчиж ажиллуулгадаг. Тэгээ тухайн бүрд нь суулгаас юу шилэн насандаа байршуулаад явдаг юм да. Мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзсэн үзэгчид танд баярлалаа. Маргааш өдрийн ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсье. Хөтөлбөрийн төгсгөлд цаг агаараа мэдээлэлээ хүлээн авна уу?
Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken таны захиалга утас 8899 71 71 94 36 26 20 хамгийн оройс халуун наран